Бол одоо нийгэмч гэсэн одоо Монгол Ардын нам 2 багч гэдэг энэ ойлголт бий болсон байна. Тэгэхээр бидний залуу гишүүд өнөөдөр нийт Монгол Ардын намын бүлгийн гишүүдэд юу уриалгах чинь гэхээр энэ эвлэр хагарал талцлыг одоо энд хүрээс ирсэн намын маань одоо анх шатны үүрийн нэгжийн дарганаар намын идэвхтэн дэмжигч нар гэдэг ингээд манай намын улс төрч бүхий гишүүд маань Монгол Ардын нам бол одоо Монголын ард түмнээс итгэл авч засаглах эрхийг авсан намаа. Бид засгийн газрын мөрийн хөтөлбөр ийм учраас өнөөдрөөс эхлээд Монгол Ардын намын энэ хагарал талцал бол өнөөдрөөр цэг тавигдах ёстой гэж бидний гишүүд үзэж байгаа. Ингээд намынхаа бүлгийн гишүүдэд бас мөн одоо энэ уриалгыг маань хүлээж аваач гэж бид нар одоо нэгдсэн уриалга гаргаж байгаа. Та бүхэн харж байгаа. Одоо бид нар бас хоёр талд явж ирсэн энэ одоо хагарал талцалд одоо та бүдгийн хэлснээр хоёр талд гараад явж ирсэн 5 гишүүн цуглаа зогссон байгаа. Бид бол ямар нэгэн хувь хүний бол зарчим дээр хоёр талдаа гарч явсан. Өнөөдрөөр эхлээд энэ талцал хаваагдлыг бол байхгүй байх ёстой гэж бидний гишүүд үздсэн учраас та бүдтэй хандж мэдэгдэл мөн одоо бүлгийн гишүүдэд уриалга гаргаж байна. Мөн намынхаа их хурд ирсэн төлөөлөгчдөд хандж хэлэхэд Монгол Ардын намын бүлгүүл ямар нэгэн хуваагдал талцал байхгүй энэ хүрээд өндөрлж байна. Намын гишүүд маань маргааш их хурлаа хийж шинэ намын дарга сонгож цаашдаа бид нар ард түмэд амсан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. За өнөөдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн жил 6 сард Монгол Ардын нам Монголын ард түмэнд маш том амлалтуудыг өгч ялт байгуулсан тийм ээ. Тэгээ өнөөдрийн нөхцөл байдлыг харах юм бол энэ амлалтанд төлөвийн хүнд болж байгаа. Тийм учраас анх удаа сонгогдсон 12 гишүүн уулзаад ер нь Монгол Ардын намын ард түмэнд амлсан амлалтыг биелүүлэхийн тулд гарцаагүй нэгдэж, эвлэж явахгүй бол их хурлд хууль батгахгүй юм байна. Засгийн газар докторгүй байх юм байна. Цаашлаад улс орон одоо эдийн засаг улам хүндрэх юм байна гэж үзсэн учраас анх удаа сонгогдсон 12 гишүүн нэгдэж Монгол Ардын намын бүлгийг цаашдаа нэг хүн шиг, нэг зорилготой, нэг мөрийн хөтөлбөртөө явах нь зүйтэй гэж үзэж эвлэлд нэгдсэн юм аа. За яагаад анх удаа сонгогдсон гишүүд эвлэлд нэгдэж байна вэ гэхээр анх удаа сонгогдсон гишүүд элдв амбиц алгаа. Бидэрт албан тушаалын айхтар том амбиц байхгүй. Бидэнд ганцхан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж ард түмэнд амлсан амлалтандаа хүрэх гэсэн тийм зорилго байгаа. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд өнөөдөр одоо та бүгд албан ёсны мэдээллийг хийж байгаа. За энэ мэдээллийг үзэж байгаа Монгол Ардын намын маргааш эргэж байгаа намын их хурлын төлөөлөгчд бас харж байгаа. Үүнээс хойш энэ асуудал цэг тавь ирээдүйд Монгол Ардын намын дарга болох хүн Монгол улсын ерөнхий сайдаар ажиллах хүн цаашдаа Монгол Ардын намын бүлгийн эв нэгдлийг хангаж ажиллахын төлөө олон зөвшөлтслийн алхмуудыг хийх байгаа гэж бид нар найдаж байгаа учраас эндээс эвлэрлийн гүүрийг эхлүүлж байна гэж бид нар үзэж байгаамаа. За баярлалаа. За сайн байцгаана уу. За өнөөдөр бид хэд хоёр талд гэж яригдлаа. Бид хэд ажиллаа хиймээр байна. Улс орныхаа хөгжил дэвшлийг үнэхээр хамтарч зохицуулмаар байна. Жишээлбэл эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн асуудлууд, эмч эмнэлгийн ажилчдын цалингийн асуудал, боловсролын асуудал, одоо хөдөлмөр эрхлэлтийн асуудал, тэтгэврийн настангуудын асуудал гэдээ бидний өмнө үнэхээр тавигдсан том асуудлууд зөндөө байгааг хамтраад аль талдаа нийлээд хүчээ нэгтгээд хурдхан шиг сайн ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Энэний үндсэн дээр бид хэд өнөөдөр бас энийг зайлшгүй одоо ярилцах хэрэгтэй, хийх хэрэгтэй гэж зогсож байна. Хоёрдугаарт Монгол Ардын намын их хурл одоо ойртоод ирлээ. За хуучнаар бол миний эмээ өвөгийн үе, ээж аавын үе. Манай Монгол Ардын намгийн нэг л нам байсан. Энэ намын маань одоо жирийн иргэд төлөөлөгчд, намын гишүүд бид бүгдийг одоо нүдэ бүлтэлгээ хараа сууж байгаа. Ажлаа хийх нь үү, хэр зэрэг хийх нь үү, намын хуваагдал юу болчих вэ? Улс төрийн зовлон болох нь үү, болохгүй нь үү? Ямар шийдэлт гаргаж чадах нь үү? Эдгээр хүмүүсийнхээ итгэл үнэмшлийн өмнө бид нэр одоо зогсох ёстой. Эдгээр хүмүүсийнхээ өмнө хүлээсэн хариуцлага ухамсарлах ёстой. Маш яаралтайгаар сайн хурдан идэвхтэй үр дүнтэй байж хийх ёстой. Тэхийн тулд эв нэгдэл маш чухал гэдгийг гүнээ ухамсарлаж байна. За эдгээр ажлуудыг хийхийн тулд бид хэдэн нөхөд өнөөдөр энэ хэвлэлийн баг хурлыг хийгээд зогсож байна. Бүгдийг бид хэдийг цөмийн дэмжээсэй гэж хүсэж байна. Олон одоо намын гишүүдийг шинэ хүмүүсийн хувьд бид хэдийн хувьд одоо зарим маань
тэдгээрийнхээ мөрөн дээр одоо үндсэндээ зогсож гарч ирсэн хүмүүс байгаа. Эдгээрээсээ бас хүлцэл үүсчих хэрэгтэй байх гэж бодож байна. Юуны төрөнд тэгээд итгэлийг хүлээж маш сайн ажиллана гэдгийг амлая. Баярлалаа. За та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд бидний одоо бас яг гишүүд нөхдүүд үндсэндээ бол одоо манай маргааш болох гэж байгаа их хурал 2250-ад одоо гишүүд, намын гишүүд ирнэ. За үүний бараг 50 орчим нь эмэгтэйчүүд байгаа. Тэгээ бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Өнөөдөр намаас илүү бид нар ард түмнийг төлөөлж байгаа төлөөлөл байгаа. Тэгэхээр энэ одоо бас талцал, энэ үл ойлголцол бол угаасаа ингээд ард түмний одоо ийм асуудал болгож ирж байгаа учраас бид энэ асуудлыг зогсоох ёстой. Тэгээ бидний одоо ингээд шинээр одоо орсон гишүүд маань эв нэгдлийг хангаж нэгт одоо үндсэн ард түмнийхэн аж амьдрал за шаардлагатай одоо бас энэ хууль тогтоомжийг яаралтай одоо бас хэрэгжүүлж боловсруулж хамтын одоо хүчээр энэ улс орныхоо хөгжилд бол анхаарах ёстой юм байна. Тийм учраас энэ талцал бол одоо байж болохгүй гэдгийг бол нэгдүгээр талаар бид нар эсэргүүцэж байгаа. Хоёрдугаар бид нар ирж байгаа намынхаа гишүүдтэй за бид бол одоо энэ одоо уулзалт маань маргаашийн уулзалт бол энэ нам өөрөө эв нэгдэлтэй байна. Дээрээс нь итгэл үнэмшлийг одоо төрүүлж байна. Ингээд бид нар манлайлал болоод бидний эдэн одоо бас гишүүд нэгдэж за маргааш бол одоо бас бидний хувьд намынхаа даргыг одоо сонгох. За ингээд намын даргыг сонгоснороо бидний одоо энэ хэрэгжүүлэх гэж байгаа урдаа тавьсан мөрийн хөтөлбөр өөрөө ажил хэрэг болж чадах тэр итгэл найдвар одоо үнэмшил итгэлийг бий болгохын төлөө одоо бид нар бас уулзж байгаа. Тэгээ бас ингээд манай эмэгтэй төлөөллүүд байна. Цаашдаа бас олон одоо бас эмэгтэй гишүүд одоо бидний энэ нэгдлийг одоо дэмжиж хамтарч ажиллана гэж итгэж байна. За тэгээд одоо бас бидний энэ ажилд одоо ажил одоо бас бид нар манлайлал болоод цаашдаа ингээд улс орны одоо ажил хэрэг бол хэвийн доктортой явна гэдгийг бас бид нар уриалж ингээд санаачилж байгаагаа хэлмээр байна.